Их дайны жилүүдэд Брадийн 5 хүн тутмын нэг нь фронт руу мордсон. Харин ард нь үлдсэн эмэгтэйчүүд өсвөр насныхан өндөр настангуудын төрхөн нуруунд үлэмж их ачаа ирсэн юм. Тэд өлсгөлэн ядаргаанд нэрвэгдэн хүнд нөхцөл өдөрт 10-аас 12 цаг ажиллан фронтын хэрэгцээг хангахын төлөө зүтгэж байлаа. Би авиа зовоод тосгоны оршин суугчдын хувьд энэ сэдв надад их ойр. Дайны жилүүдэд манай ээж эмээ маань тэнд ажиллаж байсан. Манай гэр бүлд тэр үеийн эд зүйлс хадгалагдаж үлдсэн. Би өөрийнхөө ач зээ нартч энэ тухай ярьдаг. Мөн бүх сурагчдад зориулан уулзалт, аялал зохион байгуулдаг. Дайнд зэрэгцсэн улаан үдийн онгоцны үйлдвэрт 300 гаруй сөнөгч онгоц үйлдвэрлэгдэж, хэмнэлгүүдэд 30 мянга гаруй шархагдсан цэргийг эдгэжээ. Энэ бүх хөдөлмөрийн баатарлаг түүхийг хүүхэд залуучуудад хүртээмжтэй байдлаар хүргэх шин арга бол тоглоом хэлбэртэй түүхийн хичээл юм. Энэ ширийн тоглоом нь залуу үед маань хотынхоо иргэдийн ялалтын төлөө хийсэн хувь нэмрийг ойлгоход хялбар, сонирхолтой хэлбэрээр хүргэх боломжийг олгоно. Тоглогч бүр үйлдвэрийн захирал, эмнэлгийн удирдагч, эмч, багш зэрэг ард талд ялалтыг бүтээж байсан хүмүүсийн дүрд хувирш оролцох юм а. Тоглоомыг Приморын хязгаарт 1 жил орчмын хугацаанд бүтээсэн байна. Архивын баримт, уран зохиол, дурсамж тэмдэглэлийг ашиглаж зөвхөн тоо баримт бус тухайн үеийн ур амьсгалыг тоглогчдод мэдрүүлэх зорилго тавьсан байна. Бидний зорилго бол тэр үеийн баатарлаг хөдөлмөрийг жинхэнэ утгаар нь тоглоомоор дамжуулан харуулах байлаа. Тэр үед хүмүүс бүхнээ зориулж ялдад төрсөн юм. Үүнийг залууид ойлгуулах нь чухал юм. Бид ихэнхдээ фронтын ялалтыг анзаараад байдагч ялалт хэрхэн бүтсэн, хэний нуруунд дээр тулгуурласан байсныг төдийлөн хардаггүй. Өдөр тутмын ууггүй хөдөлмөрөөр ялалтыг бүтээж байсныг мартаж болохгүй. Энэ бол мөнхийн хүндэтгэл шаардсан баатарлаг үйл юм а. Танилцуулгын өдрийг ч онцгойлон сонгожээ. 2 жилийн өмнө 9-р сарын 11-нд Орос Албаны улсын ерөнхийлөгч Улаан Уд хотод хөдөлмөрийн баатарлаг хотцол олгосон өдөр юм. Шинэ тоглоомыг сургуулиуд болон соёлын байгууллагуудад түгээхээр төлөвлөж байна. Мойский дүүрэгт ажиллах үеэр бүгд найрамдах бурайд болсон тэрэг Алексей Зиденов эрүүл мэнд, соёл, орон сууц, нийтийн аж ахуйн салбартах төслүүдийн хэрэгжилттэй танилцлаа. Жишээлбэл таксимо тусган скейтбордын талбай шинээр нэгдсэн бөгөөд энэ газрыг Оросын төмөр замын дэмжлэгтэйгээр байгуулжээ. Талбай нээлтийн үеэр бурайдын үндэсний спортын бэлэгдлийг ёслол төгөлдөр гардуулах хүчээ. Хойд байгалийн дүүрэгт компани дэмжлэгтэйгээр хүүхдийн тоглоомын талбай, цэнгэлт хүрээлэн зэрэг ийм объектууд баригдаж байна. Энэ бүхэн манай хүүхдүүдийн төлөө юм. Тэдэнд сонирхолтой, хөгжилтэй байгаасаа мөн сургууль дээр шинэ мэдлэг олж авахаас гадна спортод дурлаж, найзуудтайгаа хамт тоглож, цогц хөгжих боломж олдоосай гэж би хүсэж байна. Аль жилийн үеэр үзэж танилцсан дараагийн чухал объект бол шинэ эмнэлэг юм. Уг эмнэлэг нь эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний шинжилэл хөтөлбөрийн хүрээнд баригдаж байгаа бөгөөд дотор мэдцэслийн засаг шүдний эмнэлэг, нарийн мэргэжлийн эмчнэрийн үйлчлэгийн өрөөнүүд багтах юм а. Энэхүү эмнэлгийн бүтээн байгуулалтад оролцож байгаа компани мөн тус бүс нутагт хоккейн хөгжлийг дэмжиж байгаа юм. Харин орон нутгийн тулгымцсан асуудлуудаас хамгийн чухал нь бохир ус цэвэрлэх байгууламжийн нөхцөл байдал болжээ. Одоо цэвэрлэх байгууламжийн иж бүрэн судалгаа хийх гэж байна. Засварлах боломжтой юу, эсвэл шинээр барих шаардлагатай юу гэдгийг тогтооно. Өдөрт ойролцоогоор 1800 шометр бохир ус хүлээн авдаг хүчин чадалтай учраас энэ нь чамлахааргүй тоо юм. Үнэлгээний дараа ямар арга хэмжээ авах нь шийдэгдэнэ. Шинээр барих уу, эсвэл одоогийнхыг засварлах уу? Нөхцөл байдал нэг тулгамдсан байна. Аль жилийн төгсгөл Зиденов нутгийн иргэдтэй уулзалт хийж хүүхдийн асрамжийн газарт амьдарч байсан залуусыг орон сууцаар хангах, багш нийгмийн ажилтан, эмчнэрийн хүрэлцээ дутмаг байдал, орон сууцны хангамж, гудамж талбай нөхцөл зэргийг хөндөж ярилцлаа. Зарим асуудлаар тодорхой үүрэг чиглэл өгсөн байна. Энд амь насыг аварч болох эмийг бүтээж байна. Астан буюу гуурсан хоолойн бактериа бол дэлхийд даяар олон сая хүнийг хамарсан хүнд өвчин. Цар тахлын дараа уг өвчний нөхцөл байдал уламд орцсон. Тиймээс шаардлагатай эмийг боловсруулах чиглэл маш тодорхой болж үйлдвэрлэл идэвхтэй өрнөж байгаа юм. Үйлдвэрт капсул болон цацлах хэлбэрийн эм гаргаж байгаа. Ажилчдын хэлснээр нэг ээлжинд 350 мянган капсул 8 мянган боллоо үйлдвэрлэх боломжтой ажээ. Эдгээр эмүүд ойрын хугацаанд Монголын эмийн сангуудад худалдаанд гарах төлөвтэй. Бид анхны бүтээгдэхүүнээ энэ оны 4-р улиралд гаргахаар төлөвлөж байна. Үйлдвэрлэлийн хүчин чадлыг бүрэн ашиглавал 125 сая капсул,
3 сая цацлага үйлдвэрлэх боломжтой болно. Лекарства будут производить... Эдгээр эмүүдийг эрхүү хотод үйлдвэрлэнэ. Энэ нь гадаадын эмийн ижилттэй бүтээгдэхүүнд хариу болсон алхах юм а. Цаарсын төлөвлөгөөг сэтгүүлчдэд тусгай хуралдааны үеэр танилцуулсан бөгөөд нэмж хэлэхэд компанийн төлөөлөгчид маш өргөн хүрээгээр сэтгэж байгаа. 2026-аас 27 он гэхэд бид Оросын зах зээлийн 25 хүртэлх хувийг хангаж чадна гэж тооцож байна. Цаашдаа бид бүх үйлдвэрлэлийн процессыг автоматжуулж бүтээмжийг улам нэмэгдүүлэх болно. Помимо выпуска жизненно важных лекарств... Амин чухал эм үйлдвэрлэхээс гадна тус үйлдвэрт 100 гаруй шинэ ажлын байр бий болохоор төлөвлөгдөжээ. Энэ нь зөвхөн эрхүү хот төдийгүй бүс нутгийн хөгжилд шинэ шат авчрах чухал алхам юм. Иван Прокудин специально для программы новости. Өөр байгалийн хязгаарын нийслэл Житахот 2 дахь удаага дааврын олон улсын боксинг тэмцээнийг хүлээн авч байна. Энэ жил дэлхийн өнцөг булан бүрээс 200 орчим тамирчин аваргын төлөө өрсөлдөхөөр ирсэн байна. Тэднээс ердөө 26-нд финалийн шатханд шалгарчээ. Бид зохион байгуулалтын өндөр түвшин тамирчдын цэвэр өрсөлдөөн ямар байгааг харж байна. Финал зөвхөн Оросын биш, гадаадын олон тамирчин шалгарсан. Шагналын тавцан олон улсын чанартай болно. Бид үр дүнг тесэн ядан хүлээж Орос тамирчдаа дэмжиж байна. Тэмцээний цар хүрээ жил ирэх тусам нэмэгдэж байна. Өнгөрсөн жил 16 орны тамирчид оролцсон бол энэ жил 20 улсаас иржээ. Дивжин дээр Узбекистан, Армени, Серб болон Өмнөд Африкийн тамирчид ч тулгарчжээ. Манай тэмцээн жилээс жилд өргөжж байна. Оролцогчдын тоо нэмэгдэж, орнуудын хүрээ дэлж, өрсөлдөө улам сэрүүсэж байна. Энэ бол боксынхан бидний хувьд сайн зүйл юм. Дивжин уур амьсгалыг Орос болон Узбекистаны тамирчид улам дэврэж байна. 48 кг-ийн жингийн ангиллын эхний тулаанд Орос тамирчин Владимир Орлов ялалт байгууллаа. Тэрээр Орос болон дэлхийн аваргын тэмцээнүүдэд медаль хүртэж байсан туршлагатай тамирчин. Энэ удаач ширүүн тулаанд ялалт байгуулж аваргын бүсээ зүүлээ. Хүн тулаан болсон. Өрсөлдөгч маш хүчтэй шийдэмгий байсан. Өрсөлдөгчийн талаар юу гэмээр байна? Ширүүн өрсөлдөгч байна. Тань л уу? Сая дивжин дээр танилцлаа. Ялагч болон шагналт байр шалгарсан тамирчдыг боксing дэлхийд зартай аваргууд Ахмад нөхд нь ирж баяр хүргэлээ. Залуу тамирчдын харц цогтой байгааг харах сайхан санагдж байна. Тэд боксыг хайрлж, өөрсдийн хийж буй зүйлдээ дуртай байгаа нь мэдрэгдэж байна. Ялсан ч ялагдсан ч зогсолтгүйгээр уршилж байх хэрэгтэй. Бокс рингнээс гадуур ч хэрэг болдог спорт юм. Шагналт байрт манай нутгийн тамирчид ч багтжээ. Тухайлбал боксын олон улсын зэрэглэлийн мастер Мария Шишмарёва энэ удаагийн тэмцээнд ирж нутгийн тамирчлаа дэмжиж залуучуудын тоглолтыг үнэлж суулаа. Энэ тэмцээн таны хүлээлт төрв үү? Тэгэлгүй яах вэ? Кубын тоглолтыг арай дэлгэрэнгүй хармаар байлаа. Манай залуус мундаг байна. Өөр байгалийн боксчид ч гэсэн сайн байна. Бүгд өсөн дэвжиж сайжирчээ. Тамирчдыг үзэгчид халуун дотноор дэмжиж байлаа. Тэдний уухай алга ташралт тамирчдад ирж хүч болж байлаа. Эхлээд шутрагын тоглолт үзмээр байна. Тэгж байгаад аль тулаан илүү таалагдсанаа тодорхойлно. 2 дахь тоглолт гоё болсон. Энэ хэдийг бол харж байгаад л болно. Олон улсын дааврын Евразийн цом боксинг тэмцээний багийн дүнгээр Орос албаны улсын шигшээ аврагаар тодорлоо. Тэд 13 жингийн ангиллаас 10-д нь ялалт байгуулжээ. Алтан медалийг манай нутгийн тамирчин Егор Корчагин авсан бол хөнгөн медалийг өвөр байгалийн Ринат Атакуров зүүж улсынхаа нэр хүндийг өргөлөө. Очир эрдний анхдагчдын мөрөөр нэртэй судалгааны анхны экспедиц аялал энэ 6 дугаар сард Якутийн Таас Юрьях тосгонд боллоо. Энэ удаагийн аялал Якутийн нисгэгч Иннокент Трофимович Куницэнд зориулагдсан юм. Аяллаа хүрээнд онгоцон албадан газардсан газар дурсгалын самбар байршуулсан нь Якутийн түүхэнд мөрөө үлдсэн баатруудын дурсгалыг хүндэтгэх чухал алхам болсон юм. Тас Юрьях тосгонд би зөвхөн Куницын нисгэгчтэй холбоотой байгаа зогсохгүй. Мөн нисгэгч Иннокент Евлевийн охинтой уулзсан юм. Тэрээр Хабардины хамт ажиллаж байсан уяач хүн. Тэр үед Мир гэх очир эрдний хоолойн тухай мэдээг агаарын шуудангаар явуулсан бөгөөд Евлев уг мэдээний хамтран зохиогч юм а.
В начале августа 8 сарын ихэр судлаачид Сантарын хошуу руу 2 өдрийн экспедицэд гарч Вилючан болон Крестях тосгонуудыг дарин өрлөө. село Крестях. Коса Соколиная. Соколинская нэртэй нуух бол 1948 онд анхны Якутийн очир эрднүүдийг илрүүлсэн газар. Та бүхэн Мирний хотын анхны модон байшинг харсан бах. Энийг суурин үндэслэгч Иннокентий Прокофьев барьсан юм. Иннокентий Прокофьев. Третья однодневная экспедиция. 3 дахь нэг өдрийн аялал Мирний хотоос эхэлж Вилюийн мөрний зүүн эрэгт орших Сүлдюкар тосгон руу хөдлөө. Энэ тосгон нь умард нутгийн цөөн тоот үндэснүүд болох Ивенкүүдийн суурин бөгөөд геологчдод тусалсан уяач замчтаараа алдартай юм. Өнгөрсөн зууны дунд үед энд идэвхтэй хайгуул явагдаж нэр бүхий очир эрдний геологчид ажиллаж байв. Геологи, алмазники. Мы посетили первую обогатительную фабрику. Бид хамгийн анхны баяжуулах үйлдвэрт очсон. Тухайн цаг үедээ энэ маш том хэмжээний үйлдвэр байлаа. 1950-ад он шүү дээ. Одоо бүх зүйл автоматсан ч тухайн үед бүхнийг гараар хийдэг байсан юм. Тэндээс шороо олборлож үйлдвэрлүү зөөдөг байсан шуурх одооч байсаар байна. Мэдээж нуралт болсон ч уул мөрн үлдсэн. Усанд орсон том фракцууд салж харин очир эрдэнүүд байсан хөрс нь өөр тийш шүүгдэн одоо ч тэр газар үлдсэн байна. Уходила чуть в сторону, и до сих пор оно там как бы присутствует. Экспедиции стали не Энэхүү экспедицүүд нь зөвхөн Якутийн очир эрдний баялаг түүхийг илүү гүнзгий ойлгоход тус болсон төдийгүй үе үеийнхний холбоог бэхжүүлж анхдагчдын дурсамжийг амьд байлгах зорилготой юм а. Экспедицэд оролцогчид аялал бүр мартагдашгүй шинэ хуудас нээсэн аялал болсон гэдгийг онцолж цаашдын судалгаа Якутийн соёлын өвийг хадгалах үсэд урам зориг авснаа хэллээ. исследование и сохранение культурного наследия Якутии. Анна Васильева, Мирный. Из Китая с любовью. Хятадаас хайрыг түгэн нэртэй нислэгт бүртгэл эхэллээ. Москва Бээжин чиглэлийн МЮ 2076 онгоц удахгүй хөөрөх гэж байна. Пекин. Вот так буднично. Энд Шереметьево нисэх буудлын бүртгэлийн лангууны өмнө нэг игнэн зогсож байгаа хүмүүс бол Москва Бээжингийн нислэгийн зорчигчд юм. Өөрсдөө ч мэдлгүйгээр нэгэн том үйл явдлын оролцогчд болж байна. Учир нь тэд бүгд найрамдагчдад ард улсын их газарт визгүй зөвхөн гадаад паспортоо харуулсан нэвтэрч буй анхны жуулчдын нэг болж байна. Александр из Пекина. Александр Бээжингээс Шанхайг зорн мөрөөдөл нь биелж байгаа нь энэ юм. Аяллаа тийзээ тэрээр бусдын адил эртэл авчээ. Гэхдээ Хятадын талын шийдвэрийг таалахгүй хүмүүс ч байгааг юм. Шанхайг хөндлөн голд үзмээр байгаа. Нөхөрсөг орнуудын чинь энэ бол ёстой зөв шийдвэр шүү. Те же россияне. Хятадын соёл дурсамжтай аяллуудаас гадна бизнесээр холбогдсон олон Орос иргэд энэ гинтийн шийдвэрийг хүүцэн хүүхвэ гэх Хятадын алдартай хэлцээр тайлбарлаж байна. Энэ нь харилцан хүндлэл, харилцан ивэл гэсэн утгатай дөрвөн ханз бөгөөд зүгээр ч нэг гоё үг биш юм. Это не просто красивая фраза. Харда энэ бол вокзал. Хүүхдүүд бие даа зугаалж байна. Эцэг эхчүүд нь ч тоохч үгүй байна. Аюулгүй байдлыг хангасан байдал алмааруулж байгаач. Уровень безопасности просто поражает. Travel-блогер Станислав Блогер Станислав Хятадын тухай олон баримтат кино хийжээ. Түүний хувьд анхны уулзалт Хятадын зочломтгой байдал өөрийн сониучсан үнэлж баршгүй туршлага байсан. Тухайн үед тэр түрээсийн байр хайж байжээ. арендовал квартиру. Человек, продавец в магазине. Дэлгүүрийн худалдагч ир бүхнээ хаяад байрны эзэнтэй тохиролцоод ярилцаад намайг хөтөлж гараад очих хөстэй газарт нь хөргөж өгч байгаа юм шүү дээ. В этой турфирме Зарим аяллаа компаниуд визгүй зорчих дэглэмийг урьдчилан таамаглаагүй ч эрт арай хизээ нэгэн цагт хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байжээ. это случится. Эта новость стала приятной. Энэ шийдвэр үнэхээр таатай гинтийн бэлэг байлаа. Хятадд аялах хүсэлтэй хүмүүс олон байдагч виз мэдүүлэх шаардлага нь аяллаа урсгалыг багасгадаг байсан. Поток. Без визы россияне. Орсын иргэд Хятадд визгүйгээр 30 хүртэлх хоног байх боломжтой боллоо. Нэг нь ашиг олж нөгөө нь зардлаа хэмнэх нь дамжиггүйч яг тоо гаргах боломж хараахан алга. Эдийн засгийн хувьд харин эрэлт 1.5 дахин нэмэгдэх төлөвтэй. Өнгөрсөн жил гэхэд сая 500 мянган орс иргэн Хятадыг зорьсон байна. Зависит от цены. Хосолтмол аяллаа эрэлт нэмэгдэж байна. Эхлээд энэ газарт соёлын аялал, дараа нь Хайнан дээр 7-аас 14 хоног амардаг загвар эрэлттэй байна. 2 недели на Хайнане. А вот абсолютные показатели. Харин Станиславын Хятадын тухай баримтат кинонуудын үзэлт бол тодорхой тоотой. Как Китай удивлялся баримтат кинонд нэг платформ дээр л гэхэд 5.8 саяудаа түрээслэгдэжээ. Другой Китаев «Дома на колесах по-китайски глубинка» кинонд 4.6 сая үзэлттэй байна. Сая үзэлт гэмээр ямар шуухан эрэлттэй байгаагийн тод илрэл юм. Речевее любых слов.
Шүр сувд шиг эрдэнэ шиг бүтээл болсон гэхүүдээ бүр эрдэнэ очир шиг бүтээл болсон гэхэд хэлсдэггүй. Президент России Владимир Путин Орос улсын улсын ерөнхийлөгч Владимир Путин Хятадын коммунист намын төв хорооны улс төрийн товчооны гишүүн Ли Хүнжүнтэй уулзах үеэрээ талин тусгал шиг арга хэмжээ авна гэж мэдгдсэн. Мөн бүгд найрамдагтад ард улсын энэ алхмыг найрамдалтай маш чухал шийдвэр гэж нэрлэсэн. Харин энэ шийдвэрийн хариуд Орос улбаны улс хизээ виз гүдэглэм нэвтрүүлэх нь тодорхой босч шинжээчдийн тооцоогоор Хятадаас Оросд ирэх жуулчдын урсгал 25% нэмэгдэх хандлагатай байна. может вырасти на 25%. Китай сегодня Хятад манай улсад зорчих сонирхолтой хүмүүс олон бий. Манай хэл аялал жуулчлалын дэд бүтэц хэр зэрэг бэлэн байгааг энэ үеэр шалгана. Манай 141 сая иргэн Хятадд аялах өндөр сонирхолтой байгаа. Не только авиакомпании двух стран. Орос Хятадын хооронд 7 хоног бүр 2 орны агаарын тээврийн компаниуд нийт 150 орчим нислэг үлдэж байна. Харин анхны визгүй нислэг хөөрсөн Шереметьево нисэх бодол дээр бүх заалтууд Хятадаар орчуулсан нь аль хэдийн хүлээж авахд бэлэн байгаа Алексей гэлтгнэ. Путин и Владимир Шабалин специально для CGTN. Гадаадын жуулчдын хувьд Хайнан арал далайн эргийн амралтын газар бол Хятадын дотоодын жуулчдын хувьд шопингийн дивааж юм. Худалдааны төвүүд duty free барааны сонголт сайтай. Үнэн ч бас бусдаас хямдрлын тооцвол тун ашигтай юм. А с учетом скидок они особенно выгодны. первые магазины Хайнан анхны татваргүй дэлгүүрүүд 2011 онд нэгдсэн бол 5 жилийн өмнө татваргүй худалдааны тогтолцоо хэлбэршүүлжээ. Одоо бол 20,000 юань хүртэлх үнийн дүнтэй худалдаа авалтад 11% хүртэл нөөтийн буцаа олголтыг шууд хөнгөлөлт хэлбэрээр авч болно. Худалдаа авсан бараг яг тэр даруйда эсвэл Хайко, Санья хотуудын онгоцны болоодын тусгай бүсүүд эсвэл усан онгоцны бомбтуудаас авах боломжтой. Мөн гэрийн хаягаар шуудан гар илгээсэн ч болно. Татваргүй барааны жагсаалтад одоогоор тавилгаас эхлээд арх дарс хүртэл 30 орчим төрлийн бүтээгдэхүүн багтжээ. Бид архины шинэ брэндүүд цахилгаан барааны бүтээгдэхүүнүүдийг идэвхтэй нэвтрүүлж байна. Мөн үнэртэй ус, гоо сайхны бүтээгдэхүүн, тансаг зэрэглэлийн бараануудын нөөцийг шуурхай нэмэгдүүлж байгаа. Татваргүй худалдааны системийн хэлбэршил, мөн томоохон үйл ажиллагаа тоглолт зэргээр хэрэглэгчдийг татснаар манай салбарын хөгжлийн боломж улам өргөжиж байна. Постоянно расширяются. Если стоимость Харин худалдаа авалт 20,000 юанаас хэтэрсэн тохиолдолд нөөтийн дүнтэй тэнцэх хэмжээний барьцааг байршуулдаг. Үүнийг бараа худалдаа авснаас хойш 30 хоногийн дотор арлыг орхих үед буцаа авна. Харин жилд татваргүй бараанд зарцуулах дээд хязгаарыг 100,000 юан болгон өсгсөн байна. Хайнан арлын 12 татваргүй худалдааны төвүүдэд барааны орж гарах урсгалыг мэдээллийн технологи болон төвлөрсөн дата боловсруулалтын аргаар бүртгэн баталгаажуулж байна. Энэ нь бичиг баримтын боловсруулалтыг 60%-аар хурдсгаж, логистикийн үр ашиг 2 дахин өссөн. Пошлинных товаров. по данным таможенного Хайнан хотын гайлын газрын мэдээлэлээр шинжлэгдсэн системийг нэвтрүүлснээс хойш 5 жилийн хугацаанд 30 гаруй сая жуулчин энэхүү татваргүй худалдааны хөтөлбөрийн давуу талыг ашиглажээ. Тэд нийтдээ 250 орчим сая бараа худалдаа авч нийт 28 тэрбум ам долларын худалдаа авалт хийсэн байна. Алексей Кан, Шаопен, CGTN.